энэхүү нотлох баримт нь одоогийн хүртэлх байдлаар мөрдөн шалах ажиллагаанд хавц зэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй байгаа. Энэ баримтыг энэ хэвлэлийн хурлын дараа миний бие хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүрдэл хангаж хүлээлгэж өгнө гэдгийг хэлье. 99110776 дугаартай Эрдэнэс тавталгын компани захирал Ган хоёрын зүгээс тухайн үед амар өсгөлэн дарга руу андуурч бичсэн мессежүүд байна. За энд бол олон асуудлууд байна. Энэ томилгоог алдвал Эрдэнэс тавталгын 50%-ийг алдсан гэсэн үг. Юу нь том төсөл, том хөрөнгө, том ирээдүй. Нөө шүү дарга. Миний найз би чиний төлөө заа гэж хэлээд яг үздэгч байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээ авч хатуу биелүүлж хүлээсэн үүргээ нэр төртөгөөр бахархалтайгаар биелүүлсэнийг бүгд мэднэ. За энэ мессежний та бүхэнд огноог нь харуулъя. 2019 оны 6 сарын 19-ний өдөр Ган уягаас амар өсгсөн рүү. Манай сайд тухайн үеийн уул уурхайн сайд нь сумын явц. Манай сайд нөгөө охин компани асуудлаа төдий дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтанд хийсэн байна гинэ. Та анхаарал хандуулаач тэхүү. Цаг 50 минутын дараа хойшлуулсан гинэ гэсэн мессеж ирсэн. За энэ юуны тухай яриад байгаа вэ гэдэг. Энэ саяны ярьж байгаа огноогоор нь та бүхэнд нотолж харуулъя. Яг энэ мессеж бичигдэж явах үед 2019 оны 7 сарын 9-ний өдөр засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор Эрдэнэс тавталгын компани охин компаниуд агуулж олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэрийг Монгол Улсын засгийн газрын тогтоолоор гаргаж байсан байна. 2019 оны 7 сарын 30-ны өдөр Эрдэнэс тавталгын компани Тузын 2019 оны 28 дугаар тогтоолоор Эрдэнэс тавталгын Mining HK охин компанийг үүсгэн байгуулсан. Саяны мессенжер дурддагч охин компани гэдэг бол Эрдэнэс тавталгын Mining гэдэг компани тухай ярьж байна гэсэн. За улмаар энэ охин компани нэр дээр Бортегийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг энэ компани нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн хэрүүлийн алин болоод байгаа Бортегийн ашиглалтын лицензийг энэ охин компани шилжүүлсэн. Энэ зурган дээр Бортег харагдаж байна. Саяны ярьж байгаа лиценз эзэмшүүлж байгаа талбай энэ. 2020 оны 4 сарын 27-нд Монгол Улсын засгийн газрын 20 оны 146 дугаар тогтоолоор саяны охин компани байгуулсан шийдвэрээ засгийн газар хүчинг болгосон. 20 оны 5 сарын 28-нд Эрдэнэс тавталгын компани Тузын тогтоолоор саяны Бортегийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан болгосон. Байна. Өөрөөр хэлбэл саяны мессежээр харьцаж байгаа үйл баримтууд бол Бортегийг хэн авах уу гэдэг тэ холбоотой ийм агуулга энд яригдж байна гэдгийг нотолж. За одоо Бортег охин компанийг цуцлаад Эрдэнэс тавталгын 100% мэдэлд шилжүүлсний дараа 20 оны 10 сарын 15-нд Бортегийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах тэзүү батлагдсан байна. За энийг Эрдэнэс тавталгын захирал Ган хоёрыг баталсан байна. За улмаар 21 оны 2 сарын 9-нд Бортег уурхайн гэрээд орлогчийг сонгож шалгуулахаар төлөвлөгөө баталсан. За одоо та бүхэнд энэ өдрийг аягүй сайн хараад аваарай. 21 оны 10 сарын 4-ний өдөр Admiral компани нь үүсгэн байгуулагч нь 2 хятад компани байна. 2 хятад компани. Guizhou Longzhou Trading, Russian Global Group гэдэг 2 компани байна. Admiral компани Бортегийн нүүрсний тендерт орохоос өмнө Эрдэнэс тавталгын компани Admiral-ийн байгуулсан 2 компанитай нүүрс худалдаа авах гэрээ байгуулсан. За би лавгийн тойм нэвтрүүлэхдээ Улсын их хурлын дарга амар өсгөлөнгийн засгийн газар хэрэглэхийн сайд орчны бохирдлыг бууруулах үндэсний орон даргаар ажиллаж байх үедээ удирдсан хурлын протокол олдохгүй байгаа тухай ирсэн. Энийг 3 удаагийн Улсын их хурлын төр хороо шаардаад олдоогүй. Хууль хяналтын байгууллага шалгаад олдоогүй. Тэгэхдээ би энэ протокол надад байгаа гэж хэлсэн. За энийг
Би их сурвалжаа нууцлаад их хуваар нь цаасан болон аудио хэлбэрээр болсон. За арга хэмжээний хэрэгжилтийг хангахаар Эрдэнэс 5-7 хувьцаат компани болон Бүгд найрамдах Хятад ард улсын Хонконг Хенж ХГК-ны хооронд ETT 2022 518 дугаартай арилжааны гэрээг 22 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулж бүтээгдэхүүн солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна. За Хонконг Хенж компани үйлдвэрт тус улсын GB 3470 2017 стандартын шаардлагад нийцүүл үйлдвэрлэсэн 400 мянган тонн шахмал хагас кокс түлш, 100 мянган тонн унтаг хагас коксын түлш, нийт 500 мянган тонн бүтээгдэхүүнийг Монгол улс Бүгд найрамдах Хятад ард улсын хилийн замын өдрийн гашуун сухбат ганц мод бургастай Лео Мя гэсэн 3 бомтоор оруулж ирэх төвөнтэй дүүцэх хэмжээний түүхийн өрсөй харилцан солилцох үйл ажиллагааг одоо үндсэндээ бол эхлүүлэхэд бэлэн болсон байгаа. Энэ эхлүүлээд байна гэдг нь бол үндсэндээ эхлүүлэхэд бэлэн болсон байгаа. Албан ёсоор үндэсний хорооноос шийдвэр гараагүй байгаа учраас энэ танилцуулган дээр ингэж орж ирсэн байна. За энэ 500 мянган тонн түлшний яриа хэлцээрийн асуудал нэг талдаа явж байгаа бол нөгөө талдаа түрүүнд би хэллээ. Эрдэнэс 5-7 компани даалгавар аваад тэзүү боловсруулад цаашаа бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх төвшөнд хүрээд байгаа энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь 300 орчим сая долларын хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр болчихж байгаа. Тэгэхээр энийг хийж эхлэе гэдэг эцсийн шийдвэрийг өгөхийн өмнө энэ туршилтыг зайлшгүй хийх ёстой гэж ингэж бидний зүгээс үзэж өнөөдөр оруулж ирж байгаа. Эндээс юу харагдаж байгаа гэхээр нэгдүгээрт энэ устгацсан олдохгүй байсан протокол дотор амар ойсгалан дарга Хонконг Хэж гэдэг компанитай Эрдэнэс 5-7 компани туршилтын нүүрс оруулж ирэх асуудлыг ярьж байгаа, шийдвэрлэж байгаа. 10 сарын 10-ны өдөр. За би түрүү нэг өмнө гэрээ харуулсан. Эрдэнэс 5-7 компани энэ хурлаас 7 хоногийн өмнө 10 сарын 4-ний өдөр тэр компанитай гэрээгээ байгуулсан байсан. Буюу орчны бохирдлыг бууруулах хорооны шийдвэр гарахаас өмнө гэсэн үг. Нэг дахь факт. Хоёр дахь факт. Адмирал компанитай ямар ч холбоогүй мэдэхгүй гэж хэлсэн болвол сая энэ протоколд гарч байгаа Хонконг Хэж гэх компани эзэн Жан Шоужин гэж хэлсэн улсын иргэн нь Адмирал компани үүсгэн байгуулагч тэр нэг иргэн гэдэг нь улсын бүртгэлийн байгууллагад өгсөн материал гарын үсгээрээ нотлогдож байгаа. Энэ бол цоошин баримт гарч ирж байна. За энэ асуудлыг 2023 оны 11-р сарын 1-ний өдөр Монгол улсын ерөнхий сайдаас оюун эрдэнэ тухайн үеийн засгийн газрын хуралдаан дээр хөндөж ярьж ирсэн аудио бичлэгийг би одоо сонсох гэж байна. Засгийн газрын хуралдааны нээлттэй хуралдаан дээр яригдсан бичлэг учраас энэ төрийн болон албан нууцад хамаарахгүй гэдгийг би тодтогч хэлье. Тэгээ монголчин хүн амын бүтцэн жижигхэн бүгдээрээ бие биенээ таньна. Хаана юу болж байгааг бүгд мэдчихдэг. Тэгээ маш их хардамтгай хэлэхүү. Амраа дараа маань ч гэсэн энийг бас нэлээд сайн одоо өөрөө манлал гаргаад зэгцлээд явах хэрэгтэй. Би бас амраа дараад хэлсэн тэр одоо нэр албагдаад байгаа адмирал эдэр гэдэг компаниудаа бол цуцлах гэдэг. Тэр мөрийг бол ингээд цуцлах хэрэгтэй. Тим зүйл бол одоо тэгээд ингэж дахиж ингэ явуул тэгээд одоо нийгэмд энэ ийм асуудал болвол тэгэл маш харамсалтай зүйл болоо шүү. Тэгээд тэрэн дээр одоо яаж ч болохгүй байдалд орно шүү гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо манай амраа дараа маань одоо өөрөө энэ үрс улс төрийн том манлал үзүүлээд энэ байдлаас ингээд бүр менежментийн хувьд бүр бүтэн төгс гарах хэрэгтэй. Өөр зүйл амраа дараа гайгүй те. За энэ миний хөндөж ярих гэж байгаа эхний асуудал. Өөрөөр хэлбэл хамгийн томд тухайд ярьсан олдохгүй байсан за мөн мессеж бичсэн хоёр асуудлыг олж авсан бөгөөд та бүхэнд одоо хуваар нь үзүүллээ. Энэ нэвтрүүлгийн дараа миний би саяны ярьсан бүх бичлэг, аудио, цаасан мессеж бүх зүйлийг хуулийн хэлтийн байгууллагад нотлох хуримтаар хүлээл гэж байна.